За сайн байцгаана уу. Хятад улсын Ланжо мужаас бэлгүү Америкийн нэгдсэн улсын аван арлаас даана Монгол улсын Улаанбаатар хотоос хасаа миний бие гадаад дотоодын 7 хоногийн шинжлэх ухааны мэдээг хүргэдэг галуу шоу нэвтрүүлэг ийхүү хэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн ерөн зэтгчээр цахим ирээдүйд хамтдаа ураатай G-Mobile компани болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд оролцож байна. Уг нэвтрүүлэг NTV телевизийн Од Мөндөр радио 83.3 107 хос телевизэн болон YouTube сувгуудаар цацагдж байгаа. За энэ тооныхоо мэдээлэл шууд орцгоох удаа. Уламжлалсаар одоо тэгээд миний мэдээнээс эхлэе явчих. Би эхэлчихв. Миний мэдээ арай бага байгаа. Окей. За одоо нэг даалгавраа дотоо хийчихэд газ шалгуулдаг хөөхтүүд байдаг шүү дээ. Тэр шиг газ шалгуулж болтох гэнэ. Чи эхлүүлмээр байна. Тэгэхээр яах вэ? За харин тий би эхлүүлчих. Тэгэхээр би нөгөө даалгавраа арай дотоо хийсэн нь болохоор би эхлүүлчих. Тэгэхээр ингэсэн саяны 7 хоног болохоор яг манай салбарт айгүй сонирхолтой хоёр судалгааны ажил хэвлэгдлээ. За нэг нь болохоор ийм юм болсон. Хэдүүлээ 3-7 хоног сарын өмнөх дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Нөгөө Джеймс Веб сансрын дуран маань нэг юм амар хол байгаа бүдгхэн улаан цэгүүдийг бүртгэж аваад идэг гэх. Тэгээд тэр одоо бүдэг улаан цэгүүдийн нэг нь магадгүй гадуур аим газар бүрхэгдсэн. Гэтэ цөмд нь хар нүх бийж магадгүй одоо юм хар нүхэн од гэж магадгүй гэд тийм мэдээ ярьсан ба. Тэгэхээр тэрнээс хойш судлаачид энийг нэлээд дахин хэмжилтүүд хийгээд яг юу юм гэдгийг мэдэх гэж нэлээд оролдож байгаа юм байна л та. Тэгсэн яг хамгийн сүүлд хэвлэгдсэн одоо эрдэм шинжилгээний ажил дээр бол одоохондоо яг юм 3 модель ерөөсөө айгүй өндөр магадaltaй байна гинэ. Яг ийм юм байж магадгүй гэд. За эхнийх нь бол нөгөө бидний сарын өмнө ярьжсэн загвар маань стил юу байгаа заяа. Хүчтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Одоо сонгуулаар ярих юм бол 3 нөхөр нэр дэвшиж байгаа тийм энэ загварыг тайлбарлахын тулд. Гэхдээ одоо манай нөгөө төвдөө хар нүхтэй тойроод ийм газ байгаа гэдэг сансрын газ байгаа гэдэг загвар бол стил тэнцээ юм хүчтэй хэвээрээ байна гэнэ. Гэхдээ энийг бүр ингээд дахиж яасан бэ гэхээр айгүй нарийн хэмжилтүүд хийгээд нөгөө улаан цэгээс маань ямар хэмжээний сарнилууд бий болж ийн гэдгийг судлах гэж үзсэн юм байна л да. Нэгс нь одоо ямар нэгэн электрон сарнижийн ч юм уу тийм нарийн хэмжилтүүдийг хийх гэж үзсэн байгаа байхгүй юу гарууд. Бас тэгж байгаа галзуу байгаа. Тийм амар хол байгаа объектс тийм жижиг юм очиж хэмжиж гэж байгаа шиг тийм. Тэгээ ийм хэмжилтүүд хийж үзээ. За ер нь бол ямар ч байсан энэ төвдөө хар нүхтэй одоо беби хар нүхтэй ч юм уу эсвэл тэгээ дөнгөж үүсэж байгаа хар нүхтэй ийм объект байх магадлал бол бүр өндөр болчихлоо гэсэн хэмжилт хийсэн байна. Тэгсэн хоёр дахь нэр дэвшигчийн нөхдүүд заяа. За энэ болохоор яг 7 хоногийн өмнө Nature-д хэвлэгдсэн судалгаа байна. Хүч наа чи ерөөсө black hole биш заяа юу гэсэн ба. Ерөөсө наа чи хар нүх мөх бишээ манайхаа. Наа чи зүгээр эрт үед үүсэж яваа одоо галактикууд байгаа штэ тий. Дөнгөж ертөнц тэрбум жилийн настай хэдхэн 100 сая жилийн настай байх үед үүсэж байгаа галактикууд тэгээд тэр галактикууд чинь өөрөө тухайн үед дөнгөж үүсэж байгаа юм авраг оддоос тогтноо. Ийм айгүй өндөр нэгттай галактикууд юм биш үү наа чи ингээд. За зарим астрофизикийн хэмжилтээр бол нөгөө квазар төст объектууд гэдэг шүү дээ. Тийм квазар төст объект юм биш үү наа чи гэсэн байна. Гэхдээ энэ хэмжилт нь бидний хэмжилтийг ингээд энэ модель маань таарж байгаа ч гэсэн юун дээр зурж байгаа вэ гэхээр нөгөө квазарын хэмжилтүүд дээр тодорхой хэмжээнд жоохон зөрүүд байгаа гэсэн. Нэгсэндээ яг квазар шиг цацрагалт хийхгүй. Гэтэ квазартай айгүй ойрхон учраас квазар төст объект гэж магадгүй гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр хоёр дахь одоо нэр дэвшиг чинь ийм нөхөр болж гарч ирж байгаа. За гурав дахь нөхдүүд нь болохоор яасан бэ гэхээр наа чи ерөөсөө бүр ингээд бидний мэдхгүй бүр ингээд шал өөр объект гэж магадгүй тий. Бүр юм экзотик объект гэж магадгүй. Тэгэхээр энэ бол яг одоо нэг гал унтрааж байгаа арга гэж хэлдэг зарим хүмүүс болохоор яг нөгөө хоёр модель бол энэ хэмжилттэй айгуу сайн таарад байна. Наа чи айгуу гоё болж ийн гэдэг. За яаж гал унтрааж ийн гэхээр ерөөсө бидний мэдхгүй объектыг нэрлэлчээ гэж байгаа. Тэгэх юм бол ингээ бүх юмтай таарна те. Угаасаа мэдхгүй юм экзотик объект гэд хэлчих юм бол наа чи угаасаа таарна гэдэг ийм хэмжилтүүдийг хийсэн ба. Яг хөө Джеймс Веб маань одоо бүр нөгөө инфраред хит улаан туяа гэдэг үлээ те. Инфраред хит улаан. Хит улаан туяаны муждах хэмжилтүүдээ илүү сайжруулад
Яг хөө зарим эрдэмтэд бол ер нь хэдүүлээ энэний учрыг энэ жилдээ багтаагаад олчихъя тий. Айгүй өөдрөг үзэж байгаа. Ер нь наадах нь чи учрыг энэ жилдээ багтаагаад олчих юм бол цаашдаа энэ объектын учир маань ингээд ойлгомжтой болох нэ. Тэгээ одоо бүр ингээд шинэ нэр авцсан заяа. LDR гэдэг нэр авцсан. Ямар нэр өгж ийн гэсэн чи Little Red Dot гэдэг нөө. Carl Sagan бүдэгхэн цэнхэр цэг гэдэг шүү дээ. Энэ болохоор бүдэгхэн улаан цэг байхгүй. Нэр нь тэгээ ингээд бүгд бүдэгхэн улаан цэг гэж нэрлэдэг болсон. Ийм объект нь судалгаанд ер нь сүүлийн үед бол астрофизикт энийг айгүй хүчтэй судалж байна л да. Яагаад тэгэхээр нэг нөгөө нэг хар нүхэн объектууд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо төвдөө хар нүхтэй тойроод юм газтай ийм объект байвал их сонирхолтой зүйл болж магадгүй гэдэг юм таамаглууд явж байгаа учраас айгүй хүчтэй судлаад байна. Нөгөө талаас асар холын, асар эртний объектыг одоогийн янз янзын хэмжих багажууд ашиглаад тал талаас нь хэмжин гэхээр бидний наривчлалыг айгүй өндөр хэмжээнд авч ач холбогдолтой болж байгаа байхгүй. Нэгсэндээ би байгаа тоглоомороо бүр илүү нарийн юмыг яаж барьж болох вэ? Надад байгаа энэ бахан легонуудаараа би илүү нарийн хэмжилтүүдийг яаж хийж болох вэ гэдэг тийм челленжийг эрдэмтдийн дунд судлаач нарын дунд тавиад байгаа юм л да. Тэгэхээр айгу сонирхолтой одоо халуун топик болоо яваад байна гэсэн. Тэгэхээр яг хуу одоо зүгээр ингээд базаад хэлэх юм бол нөгөө л нэг ярьж байгаа хар нүх байж магадгүй гэдэг объект мал стил айгу өндөр магадaltaй явж байгаа. Би тэг сүүл рүү одоо энэ дэр мөрий тавьдаг юм гэж бодоод. Супервайзертайгаа мөрий тавиад хэрвээ хар нөхөн объект байх юм бол надад нэг сарын хоолны мөнгө өг. Хэрвээ бишээвэл би өдөр болгон пив авчихгүй гэдэг юм уу яадаг юм. Та өөрийгөө ялна гэх тэр итгэлтэй. Хэдөө үе итгэл. Мэдгүй би ялагдаж үзээгүй ч гэдэг. Амар өнгөрөөд. Яа. Тэгэж одоо байж. За хоёр дахь мэдээ бол яг миний өмнө хийдэг гэсэн судалгаатай шууд хамааралтай. За тэр маань бол ерөөсөө л энэ манай ертөнцид тэлж гин үгүй юу гэдэг. За энд нэг юм инээдтэй юм болох гээд байна. Гэтэ энэ бол одоохондоо бусад судалгааны байгууллагуудаар peer review-д ороод нэгсэн одоо шүүмжлэлд ороод ингээ баталгаажсан хэмжилт биш. За англиар бол hint гэдэг штэ тий. За монголоор бол ийм таамаг гэх юм уу да. Тодорхой нэг юм таамаг байна гэж. Тэр юу вэ гэхээр ер нь л сүүлийн 5 жил нөгөө нэг бас энийг өмнө сарын өмнө ярьсачаас 5 жил ярьж хахад ямар маргаан гараад байгаа вэ гэхээр манайхаа ертөнц ер нь бол хурдтгалтай тэлээгүй биш үү гэдэг маргаан гараад байгаа байхгүй. Ер нь бидний өмнө хийсэн бүх хэмжилтүүдийн дата маань буруу юм биш үү? Бид нар датагаа буруу анализ хийгээд тэгээ ингээд юм буруу юм хэмжилтийн үр дүн гаргаад байгаа юм биш үү гэдэг юм маргаан гарч эхэлсэн. За хамгийн алдартай нь бол одоо Hubble tension гэдэг Hubble-ийн маргаан гэж байна. Тэр нь юу вэ гэхээр CMB буюу сансрын богино дэлгөөний үлдэгдэл цацраг. За сансрын дэвсгэр цацрагийг хэмжиж аваад гаргаж ирсэн өнөөгийн Hubble утга гэж байгаа. За Hubble утга гэдэг нь ертөнц хэр хурдан тэлж байгаа вэ гэж бидэрт харуулж байгаа тэр утга Hubble параметр гэдэг. За тэр нэг юм 67 мегаparsec per second per одоо хэмжээнд гэдэг нэг юм мегаparsec хэмжээнд 67 км/с-ийн хурдтайгаар галактикууд бидраас холдож байна гэдгийг гаргаж байгаа. За тэгсэн James Webb ч юм уу Hubble ч юм уу одоо дурангуудаар энийг дахиж хэмжиж болно шүү дээ. Алсын галактикуудын хурдыг хэмжиж аваад тэгсэн нөгөөх нь 70 орчим гарчдаг байхгүй юу? Зөрүү нь бол айгүй бага юм шиг тий. 3 одоо км/с per мега ямар том хэмжээчлээ. Тийм том хэмжээнд тэгээд тэгэхээр яг 3 нь бага гэж байгаа ч гэсэн энэ бол асар том зөрүү, 11 сигма зөрүү гэж хэлдэг. Асар том зөрүү орцсон байгаа гэсэн үг юм чи. Тэгэхээр ийм зөрүү гараад байгаа. Тэгэхээр энэний учрыг олох гээд янз янзаар хэмжилтүүдийг хийж үзсэн. За өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн агуу одоо хамгийн лаг хэмжилт бол DESI-гийн хэмжилт гэдэг. Dark Energy Spectroscopic Instrument гэж байна. За энэ бол ерөөсөө л dark energy-г хэмжих зорилготой байхгүй. Dark energy гэдэг шууд хэмжихгүй л тийм манай ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжих зорилготой ийм том объект. За яаж хэмждэг вэ гэхээр ерөөсөө л ертөнцид даяар байгаа бүх галактикуудыг хэмжиж байна гэсэн. Тэнгүүд доор хаяж хэдэн сая галактикуудыг хэмжиж байгаа байхгүй энэ нөхөр чинь. За өмнө нь хэлсэн шүү дээ тий 15 сая галактикуудыг хэмжсэн, квазаруудыг хэмжсэн ийм одоо үр дүн гаргасан. За энэ үр дүн дахин одоо сүүлийн 1 сарын хугацаанд хэмжиж аваад нэмээд ямар хэмжилтүүдийг хийж байгаа вэ гэхээр барионы акустик осцилляц гэж байдаг. Тэр хэмжилтүүдийг оруулаад за ингээд ямар үр дүн гарсан гэсэн чинь манай ертөнц тэлхийн үед тэлж байгаа. Ямар ч байсан ослоггүй тэлж байгаа. Гэхдээ хурдтгалтай тэлж байгаа чинь одоо худлаа юм биш үү? Хурдтгалтай тэлээгүй
тэлхийв тэлж байгаа. Гэхдээ энэ тэлэлт маань бүр өөрөө бидний төсөөлжснээс өөр гэж магадгүй юм байна гэдэг дүгнэлт гарч ирсэн. Яагаад вэ гэхээр хурд татгалтай тэлэлтийг аваад хайчих юм бол манай ертөнцийн ихэнх үедээ ингээд тодорхой хэмжээнд хурд татгалтай тэлснээ болоод буцаж агшаад тэгээ буцаж агсчихсан буцаж тэлээд тэнгүүтээ дахиж агшаад тэрнээс хойш дахиж тэлээд дахиж хурд татгалтай тэлэнгүүтээ тэр хурд татгал нэг ингээ унтраад байхгүй болно шүү дээ. Тэгээ нэг юм тогтмол хурдтай тэлж байгаа тэр ертөнцийн мужид нь бид нар байгаа юм шүү манайхаа гэдэг юм дүгнэлтийг гаргаж ирсэн байна. За энийг бол техникийн хэлээр юу гэдэг вэ гэхээр манай ертөнцийн төлөвийн тэгштгэл гэж байдаг. Тэр нэг амархан за ертөнцийн даралтыг ертөнцийн нягтад хуваачдаг байхгүй юу зүгээр. За би зөв хэлж ертөнцийн нягтыг ертөнцийн даралтад хуваан шүү мөн. Тэгээ ингээ хуваачингууд төлөвийн тэгштгэл гэдэг зүгээр тоо гарч ирнэ заяа. За энэ тоонууд нь агуу гоё. Хасах нэг, нэмэх нэг тэг байх ёстой. Тэг байх юм бол материйн иргэн гэдэг байхгүй. За нэмэх нэг байх юм бол цацрагийн иргэн гэдэг. Хасах нэг байх юм бол харанхуй энергийн иргэн гэдэг. Гэтэл наа чи хасах нэг биш юм байна. Хасах 3-ны 1-ээс багасаад явчих магадгүй юм байна гэдэг. Багасаж явсаар хагаад хасах 1 гэдэг муж руу очиж штэ тий. Хасах 1 гэдэг муж руу очингуудаа хасах 1-ээс ч их болж болно. Эсвэл буцаад тэг эсвэл нэмэх 1 гэдэг утга руугаа ч явж болно. ертөнцийн дээр үед бол наа чи бүр ингээд хасах 2 моёрч байсан байж магадгүй юм байна. Ийм дүгнэлтүүдийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ бол нэгт агуу эвгүй байдалд оруулах гэдэг юм космологчдыг. Яаж байгаа вэ гэхээр Нобелийн яг космологчдыг биш Нобелийн хороогийн эвгүй байдалд оруулна. Ягаад тэгэхээр ертөнцийн хурд татгалтай тэлэлтийг нээсэн нөхдүүдэд 2006 он Нобелийн шагнал өгсөн байхгүй. Үгүй бүр лабораторид нээсэн хүнд ч гэсэн Нобелийн шагнал өгчээсэн шүү дээ ер нь бол. Тий. Тэгэж бодгоо. Тэгэхээр яг ингээд их эвгүй байдалд орно. Харанхуй материйг нээсэн нөхдүүдэд Нобелийн шагнал өгөөгүй байхгүй. Харанхуй матер байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нэрээ. Тэгээ бүр хэдхэн жилийн өмнө нөгөө эмэгтэй астрономч нас барсан шүү дээ хөрхий. Тэгээ ингээд бөөн шүүмжлэлт дагуулж байгаа. Гэтэл харанхуй энерги гэдэг одоо ертөнц хурд татгалтай тэлж байгаа нээс нөхдүүд Нобелийн шагнал өгсөн. Бүр асуудал юу вэ гэхээр надад их юм гоё санагдаад байна. Юу гэд яагаад вэ гэхээр ертөнц хурд татгалтайг тэлэлтийг нээсэн Саул Перлмутер гэдэг эрдэмтэн манай супервайзер магистрийн дипломын удирдагч нь багхгүй. Тэгэхээр би багшигаа нэг юм шоолох гоё байдал орж ирсэн. Тэгэхээр хэрвээ магадгүй ертөнцийн хурд татгалтай тэлэлт худлаа болж таарах юм бол тэр Нобелийн шагнал их инээдтэй байдалд орно. За гэхдээ нөгөө талаас бол космологчид юу гэж харж байгаа вэ гэхэргүй наа чи ерөөсө төлөвийн тэгштгэл нь хугацаанаас хамаардаг буюу өмнөх Нобелчийн ясам дээр зөв гэж байгаа юм тий. Наа чин зөвөө зөв нэг юм мужийг нийцсэн багхгүй юу? Дараа нь бид нар өөр шинэ мужийг нээж чинь энэ бол ингээд нөгөө өмнөх мэдлэг дээр дараагийн мэдлэг суурилж бий болдог шүү дээ. Энэ маягаараа л ингээд явж байгаа зүйл гэдэг. Тэгэхээр яг надад ингээд их гоё л байна л да. Сүүлийн хэдэн сар космолог дотор ингээд айгу эвгүй байдал үүсээд байгаа байхгүй. ертөнцийг хурд татгалтай тэлээд байгаа юм уу гүй юм уу гэх нэг юм асуудал яваад байгаа. Нөгөө тал Хаббл ягаад ч юм бүдэгхэн улаан цэгүүд ажиглаад гэдэг. Нөгөөх нь наа чи галактик юм уу хар нөх юм уу гээ хоорондоо маргаад идэгтэй. Юу мэддэхгүй нэг юм гоё байдал үүссэн ба. Магадгүй энэ бол ирээдүйд том Нобелийн шагнал ч юм уу эсвэл айгуу том одоо шинэ судалгааны эренг эхлүүлж магадгүй тийм маш өндөр юм наривчлалтай хэмжилтүүдийн эренг эхлүүлж магадгүй. Тэгэхээр энэ 7 хоног бол надад хамгийн сонирхолтой мэдээлэл бол космологт энэ хоёр зүйл боллоо. Тэгээд одоо ингээд нөө чих тавиад хүлээж байгаа гэх юм одоо ялангуяа энэ Дезигийн хэмжилт бараг 12 сарда багтаагаад бусад peer review-гээр ороод тэгээд агуул бол nature төвлөгдөх бах. Тэгээд ер нь бол бид нар манай ертөнц яг манайхаа тэлээд байна уугүй юу гэдэг дээр агуу том одоо нэг том хариултыг авах бах. Магадгүй энэ маань өөрөө цэвэр цоошин онлыг бий болох эхлэлийг тавьж магадгүй. Ягаад тэгэхээр ерөөсөө харанхуй энерги гэдэг зүйл маань ертөнцийн хурд татгалтай тэлэлтийг илэрхийлж идэг. Гэтэл тэр нь өөрчлөгдчих юм бол өнөөдөр байгаа лямбда CD-ийн буюу космологийн стандарт онол гэдэг тэр онол худлаа болчих واخхой. Тэр онолыгоо бид нар солих хэрэгтэй болчихно гэсэн. Тэгэхээр ийм сонирхолтой байдал бүрнэлөө энэ 7 хоног. Тэр 13.8 тэрбум өдөр гэдэг одоо би худлаа авах гэдэг юм гэсэн үг. Тийм, ерөөсөө давхар тийм. Бид нар ерөөсөө энэ бүх хэмжилтүүдээс ертөнцийн нас тэгээд сансрын богинолгооны үлдэгдэл цацраг харанхуй энерги гэдэг энэ бүх зүйлүүд маань дагаад жижиг өөрчлөгдөн л дөө. Тэг хамгийн гол юм нь бас нөгөө бидний өмнөх итгэж байгаа энэ мэдлгүүд биш үү тий. Харанхуй энерги гэдэг нэг нөхөр тэнцээ байна. Бид нар юуг нь мэдгүй гэхдээ ертөнцийг хурд татгалтай тэлүүлж байгаа. Гэтэл тэр нөхөр чинь тогтмол тоо биш тий. Космологийн тогтмол тоо биш.
наа чи ингээ хугацаанаас хамаарч өөрчлөгддөг зүйл болж хувирах байхгүй. Тэгэхээр бас илүү гоё болчихно. Яг миний хувийн бодлоор бол тийм байх ёстой гэж боддог байхгүй. Нэг тогтмол тоо ертөнцид байж гин гэдэг чинь тэр тогтмол тоог хин тавьчихсан тий хасаа анхнаас нь тааралцсан юм яатсан тийм тогтмол тоо байна гэдэг чинь миний хувьд бол нэг юм бурхан байна гэж яагаад адилхан байхгүй. Ер нь бол тийм юмд итгэхийг хүсдэг. За баярлалаа. Сонирхолтой юм. Гэрлийн хурд пи тоо өдөрт бол бас итгэдэг л багтаа тий. За хэдүүлээ ихлээр хамтран ажиллах байгууллагууд хэлсэн. Данагийнхаа мэдээлэлээр орцгоё. За манай энэ удаагийн хамтран ажиллах байгууллагаар цахим ирээдүйд хамтдаа урайтай G-Mobile компани маань оролцож байгаа. За таны бяцхан үрд хязгааргүй дататай дугаар хүлээлгэе гэж байна. За хичээлийн шинэ жилийг тохиолдуулан G-Mobile нь 18-аас доош насны хүүхдэд зориулаад Enjoy Kids гэдэг үйлчлийн хязгааргүй дататай тийм шинэ дугаарыг хүүхд болгонд бэлгэлж байгаа юм байна. За хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон өчсөн төлбөрт үйлчлийн сонголтойгоо та альч багцаа сонгон хүүхдэд тухайн сарда датагаа давтан цэнгэлэх шаардлагагүй хязгааргүй хүснээр ашиглах боломжтой ийм багцуудыг санал болгож байгаа. За 10 шууд нь болохоор дараа төлбөрт өчсөн төлбөрт гэж хоёр байгаа. Дараа төлбөрт нөхцлөөр дугаараа бол 3 сарын турш сарын суур оромжс 40% өнгөлнө гэж байна. За өчсөн төлбөрт байх юм бол 30 хоногт хязгааргүй дата дугаарыг 0 төгрөгөөр авах боломжтой. Одоо өнгөө авах боломжтой гэсэн үг шүү дээ. За тэгээ аль аль нь бас ийм нэгжээр багц нэгжээр цэнгэлэх боломжтой 5,000, 8,000, 15,000 төгрөгний. За дараа төлбөртийг 5,000-аар цэнгэлэх юм бол 3 ГБ одоо дата болон сүлжээнд хязгааргүй яриа бос сүлжээнд 30 минут ярих ийм их хурж ирэх юм байна. 8,000 авах юм бол 8 ГБ. За тэгээ сүлжээнд хязгааргүй яриа хэвээрээ бос сүлжээнд 80 минут. За 15,000 доллар 15 ГБ сүлжээнд хязгааргүй яриа босод сүлжээнд 150 минут өнгөө ярих ийм хэрэгтэй болох юм байна. За орчилсан төлбөрт гişүүд 5,000 төгрөгөөр цэнгэлэх юм бол 3 ГБ дата авна. 8,000-аар цэнгэлэх юм бол 8 ГБ, 15,000-аар цэнгэлэх юм бол 15 ГБ. Бүгдээрээ аль аль нь 5,500 гэж болон 30 хоногтай ингэж хурж ирэх юм. За тэгээд энэ дээр нэг сони юм яваад байгаа. Энэ юу 8 ГБ, 3 ГБ, 15 ГБ болж өнөө хязгааргүй дата мата гэсэн чи яачаа гэж бодож байгаа тий. А 8 ГБ тэр нэг авж байгаа дата 8 ГБ 15,000-аар 15 ГБ энэ төр авж байгаа нь болохоор тэр 15 ГБ-да ямар ч хурдны хязгаарлалтгүйгээр одоо интернет орно. А хэрвээ тухайн тэр дата чинь дуусчих юм бол тухайн сардаа буюу тэр 30 хоногтоо 1 МБ/с хурдаар одоо датагаа хязгааргүй хүснээр ингэж ашиглах боломжтой болгож байгаа. Одоо бид нэр энэ хязгааргүй дататай гэж нэрлэдэг байгаа юм байна. За тэгэхээр ерөөсөө 1 МБ/с гэдэг хурдаар YouTube-ээс видео үзэх, TikTok видео энэ төр үзэж одоо тийм элдв энзийн хичээлээс гадуур юм хийхээс гадна хичээлийн сэдвтэй одоо анги хамт олонтойгоо Facebook-ээр ч юм уу одоо юугаар холбогдсон төрөөрөө холбогдох хичээлийнхаа номыг сэдвийг интернетээс харах эсвэл одоо эцэг ихтэйгээ би энд явж ингэж холбогдох зэрэгтэй бол хангалттай тийм урд байгаа. За тэгэхээр ямар ч хүүхдээ нэг аваад өгсөн багт бол би YouTube үзээр байгаа датагаа дуусгасан. Тийм болохоор даалгаврыг хийж чадахгүй өшөө дата өгөөч гэдэг тэгж одоо зовлон боломжгүй болж байгаа. Одоо би дээрээс нь өшөө те чи яагаад утсаа авахгүй байгаа гэхэд бол миний дата дууссан гэж хэлэх яварч ирэхгүй болж байна гэсэн. Тэгэхээр эцэг ихтэй багцыг хүүхдээ авч игэл зүгээр юм байлээ шүү. За тэгээд шинэ дугаар авч байгаа хэрэглэгчд бол My G-Mobile application болон www.gmobile.com вебсайтаас авч болно. Мөн одоо үйлчлэлийн салбаруудаар авчаад ингээд авчих боломжтой. За урамшууллын хугацаа болохоор 8 сарын 15-наас эхэлсэн одоо 10 сарын 31-ний дуустал үргэлжлэнэ гэж байна. Чиний хичээлийн шинэ жил гэдэг юм чи одоо баг дуусчаад нэлээд хэд онж штэ тий. 9 сарын 1-ээс хойш баг 2 сар Яа. Эхний үйлрэл бүр дуусаад амраад эргээд орцсон шүү дээ. Тийм шүү дээ. За тэгвэл тийм 10 дугаар сарын 31-ний дуустал гэхээр одоо дахиад бидэрт 10 хоног байгаа юм байна. За энэ 10 хоногийн дотор гяс удаан гэж багтаад шинэ дугаараа хүүхдэд аваад өгөөрэй. За дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook-ийн хуудасаас болон 9810 36 гэдэг утсаар болон www.gmobile.com гэдэг сайтаас авах боломжтой шүү. За биднийг дэмжиж ажилласан G-Mobile компанид баярлалаа. За Дана. Баярлалаа. За айгүй хурдан тий. Йоо, за наа. Би нөгөө нэг мэдээ хайж явж байгаад нэг айгүй сонирхолтой компани талаар олж мэдээд тэр нь олонгууд Швейцарын Finance Spark гэдэг нэртэй тийм стартап компани. Тэгээ тэр компани юун дээр ажилладаг юм бэ? Одоо юу хийд юм бэ гэхлээр мэдрэлийн эс дээр суурилсан
нойтон компьютерийг зохион бүтээдэг заяо. За яадаг вэ гэхлээр би бүр ихтэй түүхээс нэглээ яриа. Одоо нөгөө нэг хасаа ах юм байнга ярддаг химэл оюухан энэ төр байгаа штэ. Тэгэнгүүт тэр одоо бүх загварууд асар их хэмжээний тооцоолын бол чадварыг шаарддаг. Жишээ нөгөө OpenAI-ийн ChatGPT 4 одоо загварыг сурах гээд бол 78 сая доллар тасуулсан гэсэн тооцоо байд юм билээ. Жишээ нь Google-ийн Gemini Ultra 7-год 191 сая доллар зарцуулсан гэж үздэг юм билээ. Тэгэнгүүт одоо ингээ энэ өсөлт нь захиурд суурилсан компьютерийн чипүүдийн физикийн хязгаар туулж бол хүргээд байгаа гэсэн үг. Нөгөө силикон гэдэг нь шүү дээ. Тэгээд транзисторууд улам жижиг болох тусам квантын нөлөө, халалтын асуудал ноцтой болоод эрчим хүчний нөгөө зарцуулалт амар ихээр өсөж байгаа. Тэгээ яагаад нөгөө хүмүүс хэлээд идэв штэ битээ химэл оюухан ашиглаа. Нөгөө нэг усгүй болно гэд тийм асуудал бол амар гарч ирж байгаа. Тэгэнгүүт Эрдэнэтэд за тэгвэл одоо бид нэр захиураас цаашлаад юу ашиглаж болох вэ гэж бодсон байгаа. Тэгээд юу болсон бэ гэхлээр хүний тархийг ашиглаж гэж бодсон. Өөрөөр хэлбэл хүний тархиар процессор хийгээд ажиллаж. Тэгээ ингээ бодлонгууд ямар тэнийг юм бэ, юу юм бэ гэж бодож магадгүй. Тэгэнгүүт хүний тархи айгүй ухаалаг. Яагаад тэгэхээр маш бага эрчим хүч хэрэглэдэг хэрнээ сая мэдрэлийн холбоосыг нэгэн зэрэг ажиллуулж чаддаг. Хэдий бид нар одоо химэл оюухан шиг ухаантай биш ч гэсэн бидний тархины одоо үйл ажиллагаа айгүй ухаалаг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо бидний тархины хийж байгаа үйлдэлийг компьютер хийх боломжгүй. Тэгэхээр одоо энэ яриад байгаа wetware буюу тийм нойтон хөрөмж маань яадаг вэ гэхээр бага эрчим хүч хэрэгэлдэг. Тэгээ дээрэс нь өөрөө сурах чадвартай. Тэгээ дээрэс нь параллел тооцоолол буюу одоо олон үйлдэлийг зэрэг хийх чадвартай тийм одоо тархины компьютер гэх юм уу? Тархин компьютер хийж байгаа гэсэн үг. За тэгээ энийг одоо яадаг вэ гэхлээр хэрхэн яаж хийдэг вэ гэхлээр мэдээж одоо шууд хүний тархийг ухаж авснаа хэсгийг нь нөгөө USB-ийн залгаад ашиглана гэсэн үг бол ерөөсөө биш. Мэдээж одоо хүний тархины хэсгийг бол лабораторид оруулж байгаа. Би энийг уншиж байхдаа нөгөө нэг юу гэдэг вүлээ хонь майлхаа байлна нэлээ хураг майлхаа байлна гэдэг кино бүр санаанд ороод ёо яг тэр шиг санагдаад замжсан лабораторид бол хоёр янзаар оргуулт юм билээ. Эхнийх нь олонгод яадаг вэ гэхээр 2D буюу тийм хавтгай неврон буюу тийм тархины мэдрэлийн хэсэг сүлжээг одоо ургуулж болдог. Тэгээ хавтгай гадаргуу дээр ургуулдаг. Тэгээ айгүй хэлбэр хэрнээ мэдээж нөгөө тархины бодис бүтцээс жоохон өөр хитрхи энгийн нэг бол 3D бүрэн тархины органоид буюу ер нь аль тийм мини тарих төстэй бүтцийг ургуулж болдог гэсэн үг. Яг бүр юм жижиг ойрог тарих гэсэн үг. Ойрог тарих уу? Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр мэдээж илүү бодтой. Тэгээд дээрэс нь илүү тийм хүчрэх тооцоолыг хийх чадвартай гэсэн үг. Тэгээд тэр жижигхэн одоо тарих гээд байгаа зүйл нь олонгууд яг бүр бодит тархины эсүүдийн төрлүүдийг дотор агуулж яадаг гэсэн үг. Одоо неврон байд юм уу, дендрит мэдээ бүгд нь агуулж яадаг. Тэгээд цахилгаан идэвхжил үзүүлээд суралцаж чаддагаараа айгүй онцлогтой. За тэгэнгүүт за одоо тэгвэл одоо бүгдээрээ тархиа бүтээчлээ. Тэгвэл тэр тархиа одоо хэрхэн цахилгаан холбох юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэнгүүт микроэлектродын массив гэдэг зүйлийг зохион бүтээж байгаа. Ер нь л энийг одоо тэр тархины тархин компьютерийн сонсогч ба яригч гэж ойлгож байна. За яадаг вэ гэхлээр электрод нь мэдрэлийн эсийн одоо тэр цахилгаан тохионуудыг уншаад эсвэл өдөөж чаддаг. Нөгөө нэг програмчлалын хэлээр болох юм бол decode хийгээд encode хийж чадна гэсэн үг. Өгөгдөл өгөөд буцаагаад тэрийг авч чадна. За тэгээд нөгөө нэг хуучин нөгөө хавтгай байсан бол одоо нөгөө 3D зааврыг нь гаргаж эхэлж байгаа юм билэ. За тэгээд за одоо энийг хийчлээ. Тэгэнгүүт одоо нөгөө энийг хэрхэн яаж одоо илүү удаан ажилуулах вэ гэж бодож агаад тархины судсыг зохион бүтээсэн байгаа. Ягаад гэвэл гэхлээр нөгөө нэг бидний бүтээсэн тэр химэл тархи маань судсгүй болохоор түүх хэсэг нь тижэл туцнаас болоод үхэж болд юм байна. Одоо мэдээж амьд органоид гэсэн үг шүү дээ. Тэгээд үүнийг шийдэхин тулд яасан бэ гэхлээр тийм микрофлюидик гэдэг технологи ашиглаад маш нарийн сувгаар шингэнийг урсгаад эсүүдэд тижэл өгөөд хаягдал бодисыг зайлуулад тэгээд хөгжил төрж өгөх боломжийг гаргаж өгч байгаа юм лээ. Тэгэхээр бүр жинхэнэ тарих бүтээгээд тарихаа цахилгаан толгойд тэгээд одоо тарих нь өөх гээд байхаар нь тэгвэл суд зохион бүтээж байгаа суд хүртэл зохион бүтээсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тархины одоо тархин компьютерийг удаан амьд байлгах тийм одоо баталгаа олж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт за одоо ингээд бүгдээрээ компьютер зохион бүтээчлээ. Мэдээлэл хэрхэн яаж өгч авалцах вэ? Шууд одоо ингээд дэлгэцэн залгаад юм хэлж болохгүй шүү дээ. Яадаг вэ гэхлээр мэдээж эхний ээжинд өгөгдлийг оруулах буюу encode хийн. Тэрийг яадаг вэ гэхлээр мэдрэлийн эсүүдийг тийм цахилгаан, гэрэл, дулаан эсвэл тийм химийн өдөөлтөөр
мэдээллийг одоо хүчээр уншуулсан заяо. Тэгээд энэ дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг нь юу вэ гэхлээр цахилгаан өдөөлт буюу тийм долгион давтамжийг өөрчилснөөр өөрөөр мэдээллийг ол өгч чаддаг. За одоо ингээд өгөгдлөө оруулсан. За буцаагаад өгөгдлөө одоо гарсан өгөгдлийг хэрхэн яаж унших вэ гэхлээр эсүүдийн үүсгэсэн тийм цахилгаан долгионуудыг электродоор хэмжээд тарих яг ямар шийдвэр гаргасныг компьютер тайлж уншдаг гэсэн үг. Тэгээ одоогоор энэхүү технологи нь бол тийм бүрэн хөгжөөгүй лабораторийн шатандаа явж байгаа. Гэхдээ одоогоор энэхүү одоо тархин компьютерийн хийсэн хамгийн импрессив буюу хамгийн гайхалтай зүйл нь юу вэ гэхлээр Pong гэх тоглоом байдаг шүү дээ. Ингээ бөмбөг гүгээд ингээ хоёр талаас нь удирддаг. Тэр тоглоомын даалгаврыг биелүүлж чадсан байгаа. Тэгэхээр бүр ийм жинхэнэ хүний тийм хиймэл тарих тийм тоглоомыг юм залгаад үнсэн байна. Тэгээ ерөөхдөө бол одоогоор лабораторийн шатанд явж байгаа ч гэсэн ирээдүйд бол тийм хиймэл оюун ухааныг хүний тарихтай адил сэтгэх чадвартай болгох боломжтой гэсэн үг. Тэгээд зөвхөн энэ үг нь амар заваан гэхдээ тийм нойтон өөрөө суралцдаг супер компьютер бүтээх. Зөвхөн нойтон компьютер гэхээр миний бие бүр нэг амар арзаагаар нэг заваа сандаад байгаа байхгүй. Нойтон компьютер ёо. Тэгээд ямар даач гэсэн нөгөө нэг одоо дан ганц хиймэл оюун ухааны юунд ашиглахаас гадна нөгөө мэдрэлийн өвчний шинжилгээ одоо туршилтанд ашиглах зэрэг зөндөө олон боломжийг ол нээж байгаа юм билэ. Тэгээ яг өнгөрсөн л оноод болсон мэдээ биш ч гэсэн ер нь бол ийм сонирхолтой компани сонирхолтой зүйл дээр ажиллаж байгаа юм билэ гэдэг хэлдэг. За нэг ийм сонирхолтой юм яасан. Гэхдээ амар энэ тий. Одоо ингээд тийм тархины лабораторид ургуулаа тэр чинь нейрон ургуулчих чинь гэсэн үг үү тий. Тэгээд тэр нейронууд нь хоорондоо холбогдоод тэгснээ тэжилтэй байж байгаад нэг юм критик утга бай гэж бодъё л та. Тэрийг нь давангууд ухамсартай болно болчихлоо. Яа зүцггүй юу. Гинт өөрийнхөө оршихуйг асуугаад тий. Жинхэнэ нөгөө нэг миний бие Skynet тий ясмэн дээр чат GPT биш байхгүй. Жинхэнэ тархины нейроноос ийсэн тарих бол ухамсар чинь тэгвэл тэрийг тэгээд одоо бас хиймэл оюун ухаан гэх үг. Хиймэл оюун ухааны ганц хийж суралцах шүү дээ тий. Нэмж суралцах. Одоо алидийн pre-trained гэдэг шүү дээ. GPT гэдэг чинь GPT гэдэг нь pre-trained байхгүй. Тэгээд одоо pre-trained биш одоо энэ ингээд ерөөсөө ингээд үргэлжлсэн байдлаар суралцж яадаг тийм тарих хийхэд бидний силикон биш өөр нэг тарих хэрэг болж магадгүй оптик ч юм уу эсвэл одоо магадгүй хүний тарих мэрх бол шинээр энэ нейрон холбоосод үүсч чаддаг. Шинээр суралцж чаддаг. Одоо ажиллаж байхдаа нэмээ суралцаад байдаг. Яг л бид нар шиг энэ тарих болчих. Тэ билгүүлийнхээр бол энэ хүн гихөө биш гэх тэгвэл хиймлэхөө юм биш гэх. Амар санагчлаа бүр. Би нэг шал тэнийг твит үнсээ санчлаа. Нөгөө нэг GPT нь юу гэсэн үг юм гэсэн чинь компьютер гэсэн байсан. Яа, за тэнэгтэй яг нэг тэгээд нэг маш товч хоёр мэд байна. За яасан бэ гэхлээр та хоёрын одоо ингээ хамгийн дуртай гэх юм уу нэг бол тийм хамгийн сэтгэл хөдлөм, хамгийн дуртай дуучин хамгийн анхдаа хэдэн наснда сонсон бэ? Дуртай дуу юу? Хамгийн дөрөв юм болов уу? Биш нөгөө нэг тийм ингээд анхны дуушаа бүр ингээм хамгийн дурсамжтай дуу. Бүр хамгийн анх нөгөө амар тийм дурсамж үлдээс 11 12 юм болов уу? За таны хувьд юу байна? Битгэхгүй одоо. Одоо нэг санахгүй ч 10 жил байх. Би дуу сонсож үзээгүй. 10 жил байх. Завгүй хичээл хийгээд завгүй байсан. Тэгсэн чинь ингэсэн гинэ 84 орны 2000 хүнээс судалгаа асаасан гинэ. За тэгсэн чинь хамгийн сэтгэл хөдлөм, хамгийн тийм дурсамжтай дуу нэхвчтэн өсвөр наснд байдаг гинэ. Тэгээд ойролцоогоор 17 нас гэж гарч ирсэн юм байна. Тэгээд энэ үзэгдэл бүр тийм тусгай нэр байд юм байна. Тэр нь болонгод reminiscence bump буюу одоо дурсамжийн оргил гэх юм уу? Тэгээ ягаад тэгэхээр энэ үед тархины хөгжлийн онцлогоос хамаарат дуу хөгжимтэй хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийн холбоо үүсч яадаг гинэ. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг яагаад тэгвэл яг өсвөр насны тарих тийм амир юмыг хүчтэй хүлээж аваад байгаа юм бэ гэсэн чинь ерөнхийдөө бол өсвөр насны тарих бол тийм ямар нэгэн шүүгчгүй тэгээд сониуч тэгээд нэг юм шагнал хайсан соронц шиг байдаг. Тэгээд тийм болохоор нөгөө нэг өсвөр насныхан элдв зүйлд орооцолдох дуртай байдаг шүү дээ. Баггүй юу? Тэгээд тийм үед болохоор сонсон донууд нь бол илүү тархинд илүү тод гүн хадгалагддаг гинэ. За тэгсэн хэрнээ бас дотор нэг ялгаа байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд бас ялгаа гарсан. Тэгээ эрэгтэйчүүдийн дурсамжийн оргил нь болонгод 16 нас. Эмэгтэйчүүдийн болонгод 19 насны дараа илүү хүчтэй илэрч байсан. Тэгээд дундажлаад 17 дээр бас юм гэлээ. Тэгээд яагаад ингэсэн болоо гэхэлэр хэд хэдэн боломжит тайлбар байгаа. Тэр дотроос хамгийн одоо боломжтой санагдсан нь юу вэ гэхэлэр эрэгтэйчүүдийн хөгжмийн сонирхол болохоор өөрийн бие даасан байдлыг илэрхийлэх тийм найз нөхдийн нөлөөгөөр л эрт тогтчихдаг.
Эмэгтэй хүний хувьд болонгод илүү тийм сэтгэл хөдлөлийн холбоотой байдаг болохоор арай илүү хожуу тогтдог гэж үзсэн байгаа. Тэгээд хөгжмийн бас төрлөөс амар хамаардаг. Тэгээ ялангуяа нөгөө бэлгүй ах рок сонсдомжинд амар таарах баг. Ягаад тэгэхээр эрэгтэйчүүд хөвчлэн тийм хүчтэй одоо юу гэмээр эсэргүүцлийн хэм маягтай тийм рок хөгжмийг сонсох нь илүү илбэг байдаг. Тэгэнгүүт яг нэг юм өсвөр насндаа эргчлөөг мэдэрч байгаа юм шиг мэдрэмж өгдөг гинэ. Эмэгтэйчүүд эсэгээрээ тийм pop ч юм уу тий R&B ч юм уу классик сонсдог нь одоо нийгмийн холбоо бэхжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг болохоор илүү тэгдэг гэж магадгүй гэж гарч ирсэн юм билээ. Наа чи өстө сонирхолтой юм тий. Тийм байгаа. Нэрэд одоо бодсон чинь би бүр 16-аас хойш бол өстө чихвчнээс салдаг байсан шүү дээ. Одоо бүр ингээ баруун чих муу юм сонсдог шүү дээ. Би ихтэй бүр баган гэдэг бахта бүр жоохон бахта Барби гэдэг дунд их дуртай болж ирсэн. Тийш дээ нэр. Тэгээд түрүүн бас нөгөө яг энэ 17-оос хойш тэгээд 25 хүртэл гэдэг баха. Хүний тархины нөгөө нэг сарл матери гэж байдаг шүү дээ. Тэр чинь ингэж яраасаа уршаага хөгдөж одоо төлжиж явдаг гэнэ. Тэгвэл хамгийн гол нь хүний шийдвэр гаргах шүүгч хийж идэг нөхөр нь энэ чи духан дээр гэж идэг. Тэгээ яг шилжилтийн насан дээр тийшээгээ очиж бэхжээгүй учраас шилжилтийн насны хүүхдүүд нөгөө юм дураараа үйлдэл хийж мэд чаддаг тий. Ямар нэгэн юм руу ингэж амар гүнзгий холбоо энэ төр үүсгэж чаддаг. Тэгээ айцгүй байдаг. Тэгээ айцгүй тайгүй юм. Би одоо 20 гарчаад би одоо машин барь сурах гээд амар зовоод байгаа байхгүй. Тэгээ одоо миний бүр ганц харамсаж байгаа юм юу гэхээр өсвөр насндаа тэр тэнэг байхдаа энэ шийдвэр гаргах хэсэг хөгжөөг байхдаа сурчихгүй яваа. Одоо л нөгөө бүүн айцгүй за ингээ мөрөгчүүл явах гэл бөө юм бодогдоод машин барь чадахгүй юу. Зовоод байгаа. Тэгээ бүр бас нэг мэдээг бүр маш товчхон хэлж айгу хөөргөн санагдаад нөгөө нэг Америкт хэрмүүд Америк байдаг штэ замтай айгу ойролцоо ингээл чөлөт дураараа би явж яадаг. Тэгсэн чинь замын ойролцоо байдаг. Тэм дуу чимээ ихтэй үед дуу чимээ ихтэй газрын хажууд одоо модонд амьдардаг хэрмүүд дуу чимээ ихтэй үед илүү аюулгүй гэж мэдэрдэг гэдэг тогтоосон. Ягаад тэгэхээр нөгөө дуу шугаантай бол магчийн амтан байхгүй гэдэг тийм хуурамч аюулгүй орчныг үүсгэхтэй холбоотой гэж гарч ирж байгаа. Тэгэнгүүт айгүй сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд хэрэмнүүд бидний хотын амьдралтай дагаад тасан цогцож байгаа нь гарч ирээд байгаа байхгүй юу? Уул нь бол хэрэмнүүд чинь өөрийгөө араатнаас одоо хамгаалах хэрэгтэй шүү дээ. Гингүүд машины дуу чимээ гарчингууд араатнууд алга болчдөг. Тэгэхээр би аюулгүй гэдэг юм ингээд юм сурлаж эхэлж байгаа гэдэг нь харж гарч ирж байгаа тийм айгүй хөөрхөн судлах гэсэн. Хэрэмнүүдийн хөөрхөн мууцсан сурч байгаа юм тий. Харин тийм. Гэхдээ ер нь нөгөө кино минон дээр гардаг шүү дээ. Ой мод явж байгаа бүх юм чимээгүй болчихгоо цаанаасаа сэжигдэр. Йоо тэр нэг юм юм болох гэдэг юм шиг тий. Хөөх юм уу хэрэмнүүдийг өстой зүгээр паратад байгаа юм шиг гэдэг чинь харахгүй чимээгүй газар учраас аюултай нэг болох гэдэг юм шиг. За. Одоо хэдүүлээ дараагийнхаа хамтран ажиллагчийг танилцуулчаад миний одоо бэлдэж авчирсан мэдээлэл оръё. За манай дараагийн хамтран ажиллагчаар алтан гишүүд маань од мөндөр сүгийн алтан гишүүд маань оролцож байгаа. За шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сүгийн хамт олон 2024 оны 8 дугаар сарын 1-ээс 2025 оны 7 дугаар сарын 2024 бэ 25 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 сарын 1 хүртэл яг уран бүтээлийн одоо шинэ жил гэж явж байгаа. Одоо нэгээс нь 2 дугаар 3 дугаар үйлрэл гэж явж байгаа. За энэ үйлрэлтээ бид нар бүтэн жилийн турш нийтдээ 1000 шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгийг бол та бүхэнд хүргэхээр зорин ажиллаж байгаа. Бүх програмуудаа бүх одоо юунуудыг гаргацсан, цагаан уурын гаргацсан ингэ байж идэг. Сэдвүүдийн хүртэл гаргацсан байж байгаа. За тэгэхээр энэхүү зорилгын маань дамжиж бид бүхэндээ хамтран ажиллаач юм үзэгч, сонсогч таныг бол өгж байгаамаа. Яаж хамтран ажиллах вэ гэхээр та нэг жилд ганцхан удаа 100,000 төгрөгийг бидэнд одоо хандивлаад за тэгээд одоо манай од мөндөр гишин бүлгийн одоо юу лээ алтан гишүүн болно. За ингэхдээ худалдаа хөгжлийн банкны 94,000 гэдэг IBAN дугаартай 4191-4-508 гэсэн данс руу од мөндрийн данс байгаа. Ийшээ 100,000 төгрөг хийхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн Facebook-ийн нэр болон утасынхаа дугаарыг бичээд ингэ шилжүүлээрэй. Ингэсээр болохоор манай одоо байгууллагаас од мөндрөөс одоо залгаад тантай ингээ холбогдоод нууц бүлгэм алтан гишүүдийн нууц бүлгэм гэж үүдэг. Тэр бүлгэм рүү гавтаа гэж оруулснаар та гээд нууц бүлгэмийн буюу манай од мөндөр сувгийн алтан гишүүн болж байгаамаа. За ингэснээр болохоор манай од мөндөр сувгийн гишүүн болсон гэдэг юм ингрийн тэмдгээр одоо ингрэмил алгаад хүмүүс гайхуулаад би бол Монгол улсынхаа тэгээ шинжлэх ухааны танин мэдхүйд
хөрөнгө оруулсан хоон гэдгээр гайхуулах боломжтойгоос гадна одоо манай нэвтрүүлгүүдийн бүгдээрингийн лайваар тухайн одоо нууц бүлгэн дотор харах одоо тэр лайваар хийгдэж явах үед нь болохоор бас комментээр холбогдоод эхлэхийнх нь өмнө дуусныхын дараа ярилцаж хөөрөлдөөд асуулт асуугаад ингэж явах боломжтой байдаг. Мөн дээрэс нь элдв үнцээ одоо манай төрсөн өдрийн арга хэмжээ гэдэг ч юм уу те одоо манай шинэ жил айлсгуул одоо энэ элдв үнцээ ийш тийшээ бид нэр аялахтаа хүртэл алтан гишүүдтэйгээ цуг ингээд хамт аялаа явцдаг. Тэгэхээр илүү сайн дотносох, илүү сайн хоорондоо танилцах, шинжлэх ухааны танин мэдхүүд одоо ингэж шунан дурладаг хүмүүс бие бинийгаа олох ийм сайхан community бүрддэгэ гэж бид бол хардаг. Тийм болохоор манай одоо ингэж алтан гишүүн болж биднийг дэмжсэн алтан гишүүдэд маш их баярлалаа. Мөн хараахан алтан гишүүн болж хэмжээг байгаа та хэрвээ биднийг дэмжих хүсвэл хэрвээ Монгол улсын шинжлэх ухааны танин мэдхүүд хөрөнгө оруулах хүсвэл бидний алтан гишүүн болж биднийг дэмжээрэй гэж уриалъя. За баярлалаа алтан гишүүдтэй. За миний мэдээ За хасаагийн гэрийн даалгавар их шалгая. За тэгээд яг хоёр мэдээ авчирсан хоёулангийн ярьж хүрэлцэх нь үгүй. Ямар ч ихний мэдээ нь болохоор Альцгеймерийн тухай мэдээ байгаа. Альцгеймер гэж одоо мартдаг сандаг нэг өвчин байгаа гэдэгтэй сэтгцийн гэх юм одоо нейроны өвчин гэдэг юм уу. За энэ өвчин болохоор нано хоолойнуудаар одоо ингэж юу яаж идэг тархаж идэг гэдэг ийм сонирхолтой судалгааг бол хийсэн байна. Джон Хопкинс Медицин гэх сургууль болохоор үндэсний эрүүл мэндийн институттай хамтраад нингэн урт одоо актинаар баялаг мод хэлбэртэй нано хоолой гэдэг дендрит нано тубс гэдэг юм тийм. Тэгэхээр юм мод хэлбэртэй ингээ ургацсан юм нано хоолойнууд хүний тархины одоо бас юм мод хэлбэртэй юм эснүүд жишээл нейроны одоо тэр нэг шилбүүрнүүд ч юм уу тийм нейроны нейротрансмиттерүүд байгаа шүү дээ тийм. Тэр нь бас юм мод хэлбэртэй байт юм байна гэж мод шиг салгалтсан. Ийм мод нэг юм мод хэлбэртэй нанотуб мод хэлбэртэй нейронуудтай ингэж холбогдоод за тэнгуүтээ энэ дундуур нь одоо энэ Альцгеймерийн хөдөөдгийн бодис дамжуулаад байна гэдэг тийм судалгаа хийсэн байна. За энэ их сонирхолтой судалгаа байгаа юм л да. Энэ энгийн мэдрэлийн эс болохоор хоорондоо синапсаар холбогдоод тэр хооронд одоо мэдрэлийн эсүүдийн хооронд химийн болон цахилгаан дамжуулалт хийгддэг. Гэтэл энэ мод хэлбэртэй нано хоолой яг л бар ийм одоо нейрон эсүүдийн хооронд яг нейрон эс шиг холбоо хийдэг. Тэгэхээр одоо богино холбоос шиг гэх юм уу ямар нэгэн цахилгаан химийн биш шууд молекулуудын дамжуулаад ичдэг хооронд нь нэгслээ тэрүүгээр баг жижиг хэмжээтэй уурга пептидүүд энэ төр тий альсгул нэг юунууд амин хүчлүүд энэ төр дамжих боломжтой болчихдог. За энэ их сонирхолтой үр дүнд хүрэж байгаа нь болохоор юу болсон бэ гэхээр энэ өндөр нэвтралтай электрон микроскопоор энийг бол эхлээд харсан юм байна. Ямар ч эхлээд харахад бол мод хэлбэртэй нейро эс юм уу юу энэ юу вэ гэдээ ингээ харж хахад хиймэл оюун ашиглаад өндөр нэвтралтай электрон микроскоп ашиглаад тэр зургийг одоо ингэж категорчлсан байна. За одоо энэ бол одоо мэдрэлийн эс байна. Мод хэлбэртэй мэдрэлийн эс байна. За энд болохоор филопод гэдэг нэг ийм өргөсөн одоо юутэй гэх юм хөлтэй ийм эснүүд байна. За энд болохоор энэ мэдхгүй нөгөө нэг нано хэлбэртэй мод хэлбэртэй нано хоолойнууд ч юм байна гэдэг. Нэгсэнд бол эс биш амтэн биш зүгээр ургацсан юм мод бүтцтэй кристалл ч юм уу нэг юм ачин нано туб гэсэн үг шүү дээ тий. Нано хоолойнууд ийм зүйл байна. Энэ шал өөр юм байгаад байна гэдгийг бол олж мэдсэн. За тэгээд Альцгеймер гэдгийг бол бид нар бол баг ихэнх нь мэдчихэж магадгүй нэлээд марцдаг сандаг тийм өвчин байдаг. Ер нь л өтөл насанд тэнэгрэх зөнөгрөх тийм өвчний нэг хэлбэр гэж үздэг. Яг монголоор хэлэх юм бол ой санамжаа алдах, мартах, одоо тоо бодож чадхаа болдог. Одоо уншснаа ойлгож чадхаа болдог. Дараалсан үйлдэлүүдийг хийж чадхаа болдог. Зэрэг тийм янз бүрийн төрөл бүрийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Тийм тархи нугасны шингэн тийм амилоид гэдэг бодис ихээр илрүүлдэг ийм сонирхолтой өвчин байж байгаа. Тэгсэнд бол ийм Альцгеймер өвчний үед болохоор тархи нугасны шингэн дотор амилоид гэдэг бодис бол маш ихээр ялгардаг гэсэн. За тэгэхээр энэ амилоид гэдэг бодис бол Альцгеймер өвчний одоо энэ индикатор болж идэг гэсэн үг юм шүү дээ. За амилоид нь юу юм бэ гэхээр ер нь бол маш цөөхөн амин хүчлүүдээс тогтдог. Уурга гэж хэлж болно. Гэхдээ жижигхэн уурга гэх юм те пептид гэж нэрлэдэг. Тийм жижигхэн хэмжээтэй юм уурга болохоор нөгөө нэг нано хоолойнууд дотор ч ингээд асуудал ингээд амжичдаг ийм зүйл юм. Тэгээд энэ амилоид нь яагаад одоо энэ буруу зүйл юм бэ гэхээр өөрөө буруу угсрагдсан уурга юм байна л да. Одоо уургач болохоор өөрөө ингэж нугалардаг уургийн нугалралт гэж байдаг. Одоо нэгсэндээ ДНК-ны зургийг ингээд хөврүүлээл ингээд гаргангуудаа сул тавьчихаар өөрөө дүг автоматар угсрагдаад одоо нугалагдаад уургийн нугалалт гэж яриад байгаа шүү дээ. Ингэж нугалагдсаар нэг бүтэн уурга болдог бол энэ амилоид нь
буруу нуглагдсан тийм уурга гэсэн. Нэг өсөндөө буруу бидний бид хэрэггүй тийм уурга. Тэгсээр нэ ийм өвчин үүсгээд идэг юм уурга байна. За Альцгеймерийн модель гэж үг юм. Альцгеймерийн модель гэхээр одоо тийм Альцгеймертэй одоо Альцгеймер өвчнийг одоо ингэж юу гэдэг симуляцлдаг модель буюу жинхэнэ лабораторийг харах үүдэг заяа. Тэрийг Альцгеймерийн модель гэж нэрлэждэг. За энэ лабораторийн тийм тусгай харах генетикийн төвшөлт нь ингээд өөрчлөлт хийгээд энэ амилоид бета гэдэг уургийг ихээр нийлэгжүүлдэг болгоод ингээд уург хийсэн буюу нэг өсөндөө төрхөөсөө одоо энэ Альцгеймер өвчтэй төрж байгаа генетикийн өөрчлөлтөд холгоно гэсэн. За энийг бол Альцгеймерийн модель гэдэг. За энэ хулган дээр хийсэн судалгаагаар болохоор өвчин хүндрөхээс өмнөх уу Альцгеймер өвчин эхлэхээс өмнөх 3 сартай хулганы одоо нэгээс нь Альцгеймерийн анхан шатны үеүүд дээр байж байгаа энэ хулганы дотор болохоор энэ нугасны тархины шингэн дотор нь мод хэлбэртэй нано холон энгийн хулганахаас маш хэмжээтэй болж гэлсэн гэж. За энийг бол анзаарсан. Энийг бол ажигласан байна. За нөгөө талаас нь энгийн тархины эсдэр болохоор амилоид бета ураг хүрэхэд л мэдрэлийн эс хооронд мод хэлбэртэй нано холон дээр амилоид бета ураг дамжиж бусад эсэд хурж байсан байна гэж. Нэгсэнд болохоор энгийн бид нар Альцгеймергүй тархины нэг хэсэг дээр наваачаад нөө амилоидтэй шингэнэ тусаач гэж бодъё л да тий. Тэнгүүд тэрийг нь болохоор нөгөө нэг юунууд чинь болохоор нано мод хэлбэртэй нано холоонууд чинь гээд түгээгээд гээд бусад эснүүд рүү аваачаад бусад эснүүдийг нэгсэндээ Альцгеймертэй болгоод байна гэсэн. Хэрвээ энэ процесс удаашрах юм бол одоо нөгөө тухайн хоолой дотор ингэж амилоид явах дээр амилоид бета гэдэг уург нь явах процесс нь бол удаашрах юм зогсох юм бол энэ Альцгеймерийн тархал зогсож ийн гэдэг бас ийм сонирхолтой үр дүн төрсөн. Тэгэхээр ерөөсөө ойлгомжтой гэсэн үг шүү дээ. Тэрүүгээр л бодис яваад байгаа болохоор Альцгеймер гэдэг өргөжөө тархаа тархин дотор яваад идэм юм. За нэг юм гэж. За компьютерээр тооцоолоод энэ симуляцлаа тооцоолоод үзэхэд бол энэ мод хэлбэрийн нано хоолой ихтэй тийм тарих байгаа. Тийм нано хоолой их ургацсан тийм тарих байгаа юм бол анхан шатны Альцгеймерийн үед өвчин үүсгэж аварга илүү хурцтай тархаж ирсэн гэдгийг бас тогтоосон. За ямар ч чинь симуляцаар тогтоож байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр энэ мод хэлбэртэй нано хоолой нь болохоор мэдрэлийн эс. Тэгээ одоо уг нь бол энэ мод хэлбэртэй нано хоолой бас хэрэггүй юм биш юм байна л да. Хүний тархинд бол байж явах ёстой. Нэг гэсэндээ одоо бид муухайгаар хэлэх юм бол тухайн тархины мэдрэлийн эс буюу нейрон усны хэрэггүй бодисоо гадагшлуулдаг муу усны хоолой гэсэн үг юм. Тийм. Тэгэхээр өөрийнхөө ингээ хэрэггүй бодисуудыг тийш ингээ асгаж яадаг буюу одоо нэгс нь жорлно гэсэн үг шүү дээ. Хэрэггүй бодисуудаа тийш нь хайчдаг одоо энэ муу усны гадагшлуулах хоолой шиг юм. Одоо бусад эсвүүдийн хооронд тэр нэг юм болохгүй бүтггүй одоо энэ одоо халдвар тараагаад идэг гэсэн үг юм шүү дээ. За нэг иймэрхүү юм болж байна гэдгийг мэдж авсан байна. За тэгээд амилоид бета эс нь болохоор өөрөө болохоор айгүй тийм одоо заавал амилоид бета биш одоо маш олон тийм төрлийн буруу нуглагдсан тийм уургууд энэгээр дамжиж магадгүй. Энэ цаашаа бол өөр маш олон төрлийн өвчнөд бас холбогдож магадгүй. Эхний ээлжинд зүгээр Альцгеймертэй л байгаа боловч яг энэ тархитай холбоотой тархины одоо энэ тэнэгрэл зөнөгрөл гэдэг өвчнүүдтэй холбоотой энэ бүх зүйлүүдэд бол энэ бас хариу болох боломжтой байна гэдэг ийм зүйл гарч ирсэн. За энэ ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаар нэрээ Альцгеймер өвчин чинь болохоор яаж тархаад байгаа, яаж одоо энэ тархин дотор бий болоод байгаа гэдэг дээр бол маш шин одоо цоо шин төрлийн ийм гаргалгаа гаргаж ирсэн одоо энэ ингэж тархаад байгаа юм биш гэдэг. Энэ болохоор бас Альцгеймер өвчний одоо эмчилгэд хүртэл одоо тус юм болж магадгүй. Ягаад гэхээр нөө нано хоолойнуудыг ч аваачаад хориглох замаар бид нар бол энэ Альцгеймерийн тархалтыг зогсоож болох юм байна гэдгийг нэгэсэндээ эмчилгээ бас олдчихин гэдэг утгаараа айгүй ач холбогдолтой. Дээрэс нь одоо энэ Альцгеймер өвчнийг ихэнх үед нь буюу урьдчилан илрүүлэх боломжийг олгож байгаагаар маш том давуу талтай болж байгаа юм. Тэгээд тухайн Альцгеймер өвчин үүссний дараа биш үүсгэс нь өмнө одоо нөгөө энэ янз бүрийн жижиг сажиг юунууд нь ихсээд эхлэнгүүд л одоо нөө мод хэлбэртэй тийм болохоо байлаа гэх тийм ана хоолойд ихсээд эхлэнгүүд л за энэ эвгүүтлээ шүү гэдгийг бол мэдэх боломжтой болоод эхэлж байгаа юм байна. За нэг иймэрхүү бас дээрэс нь бусад өвчнүүдийг зэн аргаар яг ийм ижлэг аргаар бол судлах боломжтой юм байна гэдэг нээснээр маш сонирхолтой болсон байна. За дараагийнх нь мэдээ болохоор энэ дэлхийн одоо нэг эртний давхаргууд гэдэг байгаа шүү дээ. Одоо эртний давхар гэхээр чулуужмлууд гэх юм уу те. Энэ чулуужмлууд дундаас одоо сар үүссэн тийм дэлбэрэлт болсон дэлбэрэлт гэж дээ мөргөлдөө гэх юм уу. Тея гэдэг нэртэй нэг юм гариг хурж ирээд дэлхийг ингээ мөргөөд тэгээ дэлхий илүү том болоод өмнөхөөсөө дээрэс нь нэмэх нэг сар гэдэг дагуултай болсон.
Нэг л мөргөлдөөн нь болохоор дэлхийг талан дэлхий дээр унаа талан дэлхийн гадна л бэлдээд ингээ саруулаад үлдсэн гэдэг ийм одоо сарны үүслийн ийм юу байдаг. Одоо онол байдаг. Гэтэл энэ онолын болохоор нэг сонирхолтой тал нь энэ мөргөлдсөн дэлхийдээ мөргөлдсөн хэсэг нь бол дэлхийдээ бүрэн холилдоод одоо хайлаад уусаад шингээд бүтэн холилдоод хоможинс буюу одоо энэ чинь юу нэгэн цул болоод ингээд ялгахын аргагүй болсон. Нэгэн төгсөлгөөсөн бол энэ Массачусетсийн их сургууль буюу MIT-ийн Гринланд, Канада болон энэ одоо Данагийн манд амьдарч байгаа хаваан арлуудаас ийм эртний чулуунууд болон энэ галтуудын энэ урсж исэн лаванууд төр шинжилгээ хийж үзсэн байна. За тэгсэн чинь тэндээс болохоор калиум изотоп буюу кали 40 гэдэг юм, потасиум 40 гэдэг юм бодис байгаа. Энэ чинь бас дэлхийн дээр үеийн эртний чулуулгуудын буюу динозавруудын энэ төр олдруудыг хэдэн тэрбум жил хүртэл одоо тийг цаг хугацаанд тогтоож чаддаг ийм гайхалтай арга байж байгаа юм кали. Гэхдээ энэ кали изотопыг нь тоолохын насын тогтоох зорилгоор тоолох биш. Яг тэр эртний чулуулгууд дээр кали изотопыг тоолоод дээрээс нь орчин үеийн буюу одоо тэр нөгөө нэг айхтар сарын үүсгэсэн мөргөлдөөний дараа үүссэн чулуулгууд буюу орчин үеийн одоо бидний байж байгаа энэ чулуулгууд дээр калинуудыг хэмжиж авснараа одоо кали агуулмжийг хэмжиж авснараа өөр үе гэдэг шал өөр үе. Дээр үеийн одоо бидний дэлхийн одоо энэ юунууд бол чулуулгууд бол илүү одоо кали багтай байна гэдгийг тогтоосон байна. За тэгээ энэ тэгээ юу юм сонирн байгаа гэдэгтэр энэ нөгөө нэг дээр үед болсон нэг айхтар теятай мөргөлдсөн мөргөлдөөн тэр сарыг үүсгэсэн мөргөлдөөн чинь дэлхийд дээр бүрэн ингэж холилдоогүй буюу одоо манай эртний дэлхийн одоо жижигхэн дэлхий байгаа шүү дээ тэр үед чинь энэ жижигхэн дэлхийн царцтас ингэж хадгалагдж үлдсэн байна гэдэг ийм гоё дүгнэлтийг хийсэн баг. За эртний дэлхийн царцтас хадгалагдаа үлдчихээр одоо амьд үлдсэн байх гэсэн үг шүү дээ. Дээр үе нөө жижигхэн дэлхийн асар том мөргөлдөөний дараа бол амьд үлдсэн өөрийнхөө одны чулуулуудыг аваад үлдсэн байна гэдгийг энийг мэдсэн. За энэний одоо энэ давуу тал нь гэдэг юм бол ямар ч маш олон тийм судалгаануудын цонх болж өгч байгаа юм. Жишээлбэл одоо дэлхийн үүслийн буюу прото дэлхий гэж одоо байдаг. Тэр нь бол одоо тэр сар тея хурж ирж мөргөхөөс өмнөх одоо өмнөх дэлхий гэсэн үг шүү дээ. Дэлхийн үүслийн анхны дэлхий гэх юм одоо за тэр анхны дэлхийг бид нар нэгт судлах. Хоёрт гаригийн одоо энэ өөрчлөлтийг судлах. За дээрэс нь бүр ингээд цоошнээр үүсэж байгаа одны аймагуудын одоо энэ гаригийн хэрхэн тогтсож байгаа энэ тогтцыг хоорондоо мөргөлдөхөөр яаж мөргөлддөг гих мэт маш олон зүйлүүдийг судлахад одоо зөвхөн манай дэлхийгээр тогтохгүй экзопланет дөнгөж үүсэж байгаа одны аймагуд гэх юм уу ийм астрономийн мундаг ач холбогдолтой судалгаа болсон гэдэг үүднээс нэлээд бас сонирхолтой мэдээнд ороод олон их сурвалжуудаар ингээд дурддагдаа явсан байна лээ. За ямар ч хэлсэн миний мэдээ бол ингээд энэ хүрээ дуусч байна. За бидний цаг ч гэсэн дууссан болохоор бас яаж хийж байгаад өндөрлүүлэхгүй бол шоуг нь ярих юм зөндөө үлдчихлээ. За ямар ч хэлсэн манай нэвтрүүлэг Хятад улсын Ланжо мужаас бэлгүүн Америкийн нэгдсэн улсаас Дана хаваа арлаас Дана Монгол улсаас Монгол улсаас Нолоонбаатар хотоос хасаа миний би оролцсон гадаад дотоодын 7 хоногийн шинжилгээний мэдээг өргөдөг галуу шоу нэвтрүүлэг инхүү өндөрлөж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань захим ирээдүйд хамтдаа аваад G-Mobile компани болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд оролцлоо. Уг нэвтрүүлэг NTV телевизээр Од Мөндөр радио 83.3 107 хос толгойн болон YouTube сувгуудаар цацагдлаа. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.